За сайн байцгаана уу? Таян зэний сэтгүүлийн үзэгчтэй намайг Батбаатарын хаш тарих гэдэг. Би одоо 30 настай. Зорчигчтэй 3 дугаар баазын жолоочоор ажилладаг байгаа. Одоо өнөөдөр ингээд миний нэг өдөртэй танилцаад үзээрэй. Өглөө болохоор эхний автобус маань 4 цаг гээд жолооч нар аваад 5 цаг гэхэд бааз дээр очиод өглөөний минь хамт яваш хоёр хүн. Тэгээ ер нь бол 6 цагаар их аавна. Хол юунууд нь болохоор жоохон эртхэн очих бол цаг маань амжтгүй. Тэгээ яг 5 цаг гэхэд ер нь бол хамгийн цаад хугацаа 5 цаг гэхэд бааз дээр очсон байх хэвээр. Тэгээд замын уцаа аавна. Дээрээс нөгөө нарийн уц гэж бүгдөөхгүй нөгөө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тэгээ тэрийг шалгахтаа өгөөд тэгээ тэр бүрэн бүтэн гэдгийг үзүүлээд тэгээ гардаг. За 6.4 тэгээд 6.8 гэх юм. Өглөө ингээд нөө их авалтаасаа жоохон эрт ирчих юм бол угаал төлшөө аваад тэгэл шууд харьдаг учраас нөгөө цэвэрлж заримдаа амжихгүй. Манай нөгөө угаач нар угаагаа явчихна. Тэнгүүд нөгөө бид нар ч юм болохоор нөгөө цонх бах яг кабинет хүнд цэвэрлээл. Жолооч яг нөгөө үнцэн хэсэг чинь нөгөө өөрийн кабин одоо яг энэ доторх хэсэг тэрийг ганцхан цэвэрхэн байлгаад тэгээд одоо нөгөө бас жолооч нөгөө хууль дээр бас тийм байлээ ш нөгөө кабинаас гараагүй байхад ямар нэгэн хүний нөгөө халдлага одоо нөгөө зодод цохиулах гэдэг чинь тиймэрхүү юмд яхан бол ажлын байран дээр шууд юу гэдгийг авахгүй бол одоо яачдаг гинэ. Энэ зааланд ороод ирсэн цагт бол биднэрт үйлчлэгээ байхгүй болчих юм. Бас тийм болдог гэдэг жаахгүй. Анх автобусанд орох шийдвэрийг манай аав надад санал болгож ирсэн. Яг коронавигийн үеэр нөө жоохон эдийн засгийн уналтанд ороод би ч нөөрэ хуваарь юм идэв гэж чад. Тэр маань жоохон ахиц муутай, орлого муутай болоод тэгээд аав маань автобусанд орвол ямар вэ? Минийхээ автобус барьж чадсан шүү дээ машин уншаад дивж ингээд би чадах уу гэсэн чинь аав чаднаа. Тэгээд дээг аваад мэрэгсэнгээ аваад автобус руу орсон да. Тэгээд механик хамгийн анх тэр механикийг унна гэдэг. Яана би механикийг унж чадах юм аваа. Чаднаа миний охин дагалд ээж байгаа. Тэгээд сураад ороод яваад чадна чи. Юу ярьж байгаа чи чадалгүй яа гэдэг. Манай авч намайг амар дэмжсэн. Манай аав одоо нөгөө автобус 2-т анх автобус 3-т 2009 онд ажилд ороод сүүлд нэг улаан тэрэгнүүд солигдох үеэр 2 улаантайгаа өөрөө тэрэгтэй 2 дугаар баазд ороод одоо 2 дугаар баазд ажилладаг. Ер нь бол аавынхаа үргэлжлэлийг гэж яваа юм дээ. Автобусаараа одоо цалхаан тэрэг бариад цалхаанаас хойш одоо улааныг 2 жил болж байна. Улаан тэрэг бол миний хувьд бол үнэхээр гоё тухтай хүмүүсээ ч гэсэн тухтай авч байгааг боддог. Бид ч одоо өглөөнөөс орой хүртэл явахд чинь хамгийн багадаа 10 цаг авах хэрэгтэй байхгүй хамгийн бага нь. Бүтэн хамгийн гайгүй өндөр авах юм бол 16 цаг авах. Хамгийн өндөр нь тэгэж авдаг. Тэгээд 10-аас 16 цаг явна. Тэгээд энэ оронд чинь нөгөө төвчрлийн юмнууд эднэр чинь бас заримдаа хасагдана. Нөхөж орж иртгэл гэдэг ихтэй мэдгүй би бол яг үндэ нөхөр зарчиж байгаа нэг мэдхгүй болохоор яг ер нь бол тэний минут гэж хасагдтээ. Тэгээд богн хамаагүй нөгөө бас
цай ярьж байгаад явахгүй нөгөө богино эргэлт юм уу амар хасагддаг юм байна. Одоо ерөөс яг ингээ хөдөлгөөнгөө суугаад хаар юм бол дарал жолоочнууд хамгийн наазах нь нэгт нөө даралт нь өндөр болд юм бэлээ. Хоёр нөө буруу хоолсноос болоод ходоод амар шахлаатай. Ходоодны шахлаа тэгээд нөө юу яадаг нойр бочрох амар үүддэг юм бэлээ. Яг бүхэл мөнгө өгч байгаа хүмүүс нь бол яг нөө байнга ингээд юу яагаад гэдэг мөртлөө. Яг нөө үндсэн мөнгө өгчдөг мөртлөө одоо юу яадаг нөө ахмад тасдаг гэсэн картуудыг ч одоо нөө хүүхдүүдэд өнгөтэй хүүхдүүд нь ахмад тасдаг гэсэн картаар өгдөг. Бүр саяхан надад багштай ч бүр 10 жилийн хүүхдээ орж ирсэн ахмад настай ингээд дараа явж. Хөөе чи юу ахмадын карт дараа явж байгаа юм бэ? Ахмадын картаа яхаараа чиж очтой л өгөөд гэсэн чи нөгөө босож очих шин уурлаад яах гээд байгаа. Бараг та нарын хурааж авах ямар ихтэй ингээд тэгдэдэг байхгүй. Уул нь бол жолооч чинь бас тэр нөгөө карт даруулах юуг нь бас хийх хэрэгтэй байхгүй юу? Карт даруулах юуг нь бас хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэгээд дээрэс нь зарим хүмүүс зүгээр нэг 200 300 тэнгүүдээ 10 20 төгрөг мөрөг хийгээд явдаг хүмүүс зөндөө л аа. Одоо гэхдээ нэг үе бодод бас өмнөхөө бодод хамаагүй бас арай дээр болцсон байлээ. Бас яг нөгөө юм уугаа хийгээд хайрцаг руугаа хийгээ явж байгаа болохоор. За одоо ингээд цайны цаг болж байна 12 болж байна. Одоо ингээд 20 минутын дотор цайнд ороод 0 ороод тэгээд дуусна да. Одоо ямар ч зүйл идэх юмаа сонгочих. 20 минут болохоор хоол идчих амжихгүй. Тийм болохоор шууд бэлээ. Юу нь л яг би өөрийн дуртай бичиж авчнаа. Тэгээд ус байгаа болохоор устай хийж тэгэж хөнгөө идээд тэгэл явна да. Одоо яг 0 хай гэхээр энэ хоёр 0 олдохгүй. Айгуу гизүүдтэй. Уул нь энд нэг 0 байдаг байсан чи одоо нөгөө чойч хийгээд бүр чойчлаа ийцсэн байсан. Одоо өөр 0 энэ хоёр байхгүй. Харин байна үзэж ямар ч гэсэн өнөөдөр 0 наваа гарахаа хацтай байлаа. Ер нь бол нөгөө цайны минутыг 20 биш ядахлаа нөгөө 30 минут болгох чамд бид нар 0 орохоос гадна хоолоо цагчаад 0 ороод ирэхэд хангалттай амждаг байна. Яг 20 минут болохоо нөгөө арай цаг маань амжихгүй. Тэгэхээр жоохон хэцүү байгаад идэх байхгүй. Төвчл мөчөлтэй ойлгохоо бид нар цайны минутаас хоцорчдөг байхгүй юу? Дүнгүүтээ тэрэн дээрээ болохоор хоцронгуудаа бид нар болохоор яадаг вэ гэхээр нэг бол орно, нэг бол яг 20 минут авах гэдэг орног цуугаад хоцорсон ч хамаагүй. Үгүй шууд гараа явчихдаг. Би болохоор ерөнхийдөө бол гараа явчихдаг. Жохон өөсөх нь арай бага байвал. Гэтэ өнөөдөр бол яг өндөө өглөө би бүр босоод юу ч хийдэг юм яг ходоод амар өвдөд өсөд байгаа болохоор ялж байгаагүй юм идэхгүй бол болохгүй байна. Ер нь яг энэ эдний 0 шифтээ болцсон болохоор айгүй хэцүү. 0 орохлохгүй. Эцүү дээр ер нь нэг жоохон 0 шийдэж өгөхгүй болохоор айгүй асуудалтай. Нөгөө CUGS эднэр чинь 0-тай дотроо 0-тай гэдээ ууланд сурчлаад байдаг мөртлөө яг орохоор 0 байхгүй, эвдэрсэн, эсвэл засвартай гэд хэлээд ерөөсөө оруулдаггүй. Автобусны жолооч нарыг бол оруулахад болох байхгүй юу? Бай яг гэхэд бид нар чинь бол өөр газар байхгүй. Аль болохоор 0 хайж явна шүү дээ, тий. Яа бусад хүмүүс яг гихтээ очиад 0 орддог бол амар л байна. Тийм 0-ны асуудал айгүй хэцүү байдаг мó бид нарт бол яг үнэхээр. Заримдаа би бол бүр нэг удаа бүр бүтөөтөржөнгөө огт пиццаг явсан шүү дээ. Бүр усч уугаагүй, шээ нөгөө 0 байхгүй, айлал талдаа 0 байхгүй болохоор амар хэцүү. Тэгэж нэг явж ирсэн. Автобусанд явхад бол хамгийн гоё нь нөгөө хүмүүсийн нөгөө заримдаа нэг хөөхөн нэг хөвгчлээ үйл явдаад аягүй гарч ирдэ. Тэдрийг отгоо инээд. Заримдаа нэг хөөхөн хүүхдүүд бол наа эмэгтэй хүн автобусаар явж штэ. Ана эмэгтэй хүн автобусаар явж штэ гэх нэг хөөхөн тэрийг хагаагүй инээд ирээ. Одоо ч анх тэгэхэд намайг анх яаж ахад ч эмэгтэй жолооч ер нь ховор байсан.
Одоо бас аваа гайгүй ихсэн. Битээ жолооч ил олон болсон болохоор хамаагүй. Тэгээ ер нь бол нөө үйлчлүүлэгчдийн соёл болохоор миний хувьд бол ингэж бодсон. Яг нөө харж байгаа насны ангил юунууд ингээд зан характерыг харахаар яг нөө жолооч нарыг айгүйх нөө жоохон үгээр иддэг нь настай нэг эгчнэр нэмэнэр айгүйх жоохон үгээр иддэг. Та нарт гисэнгүү, та нар ингэсэнгүү. Би настай хүн юм чинь заавалч ингэх ёстой. Бараг дуртай газараа буух ёстой. Дуртай газараа суух ёстой. Та нар гар өргөж байгаа тавсангүй гэдэг нэг тийм хандлага гардаг. Зүйлсээ шалгаж картаа уншуулна. Зарим зүгээр хороосон. Батин суулаа. Өсөлтөө зорчигч баярлалаа. Би ч ер нь жолоочийг би бол бодлоо жолооч юм уу тустай нөө кабин байдаг бүр ингээд хаалттай. Юусэн зарчигч нартай нэг харьцааргүй. Яг тиймэрхүү уулна хаалт игээд ч амарын болдог гэж бодсон. Яг тэгэхээр бид нар угаасаа зарчигчтай ямар ч нэг уулна харьцаадах шаардлага нэг байхгүй шүү дээ. Яг нөө асуусан нөгөө тэр буудлын дээр очих уу, энэ буудлын дээр очих уу. Тэрнээс биш бусдаар өөр юу бол нэг байхгүй. За ингээд өнөөдөр миний нэг өдрийн ажил дуусж байна. Өнөөдөр ингээд автобусны жолооч гэдэг хүнтэй хамт нэг өдөр ингээд ажлыг, мэргэжлийг сонирхож үзсэн та бүхэндээ баярлалаа.